Телевиз өөрөө багийн урлаг. Тийм учраас уран бүтээлчдийн багийг маш сайн бүрдүүлэх ёстой гэсэн байр суурьтай байсан. Тийм учраас манай амар улиг энэ телевизээс бидэнтэй хүч нэмж орж ирсэн. Ингэснээрээ бас маш олон сайхан уран бүтээлийг цаг алдалгүй шуурхаа үзэгчтэй хүрэх юм боломжтой болсон гэж үзэж байгаа. Амраах болохоор ингээ юмны донжиг болоо хийдэг. Тэгээ хүн хинч мэдэхгүй юм хийчихдэг. Тэгэл би бас өөр харж л байдаг байхгүй юу? Бас нүдэн дээр нь магтаад байхгүй ширнээ бас айхтар басууд бас байдаг шүү гэж бодоод. Тэгээ манай сэтгүүлч нар бас мундаг авсан дүрсийг маань тултлаг ашигладаг юм бол одоо яг амраах л гэж би боддог. Одоо тэгээ амраахаас би ер нь их юм сурж байгаа. Амьдрал дээр сурж байгаа. Одоо зүгээр амраах бол айгүй юм ярьдаг төрлийн юм биш л дээ. Айгүй цөөхөн ярьдаг. Тэгээд хийж явах процесс одоо хийгээд гарсан процесс айгүй харж мэдэрдэг гэх юм уу. Зүгээр л тэр хүнийг хараад ингээд бүр тийм болтол нь ингээд тийм болтол дотн болж байгаа л гэж би бодож байгаа. Ерөөсө тэр хүнийг хараад би зүгээр хэлэхгүй зүгээр оруулаад ингээд өгөөд дараа нь ингээд ямаа үцхээр яг л бараг миний хүлээжснээс бүр дээшээ байдаг гэх юм уу. Тэгээд тэр бүх юмыг одоо амраахт байгаа бүх юмыг л өөртөө аль болох аавна гэж боддог. Үлгэр дуурайл авсан хэлж би юу? Ажиллаас уу байна. Байлгүй ах уу? Найруулагч амраах маань маш чадварлаг хүн. Тэгээд ер нь бол маш их зүйлийг хажууд нь байж маш их зүйлийг бас сурч мэдсэн. Үлгэр дуурайл авсан гэх юм бол тэгээд хамгийн их үлгэр жишээ авах ч юм уу их юм сурах магадгүй амьдралдаа ч гэсэн хэрэгжүүлэх хүмүүс амар бэлэг авах байсан. Амраахаас найруулга тэр мэрэгжил талд нь айгүй авмаар шин чанарууд айгүй их байдаг амар мэдрэмжтэй. Тэгэд ер нь ингээл хараал хөөх яаж ингэж хийх вэ? Яаж ингэж хийдэг болох бол гэд нэг тийм мотивац авдаг гэсэн гэх юм амраахаас хийсэн юмнууд амар юм нэг чанартай бүтээлч сэтгэлээ шингээсэн тийм байдаг ус.